Ээжээ би ирлээ. Үе. Яна хулгайч. Хүй хулгайчаа. Энд настай хүний гэр. Оо энэ мө ган зөрөг. Яаж юм бэ чи та? Хаагва над зүгэн дотроо юу хийцэн яаж явна вэ? Яасан би ямар ээжгээс юм аваад тэгээд хатам ээж хэрэг зөөх гээд байгаа шүү дээ ээж. Юу гинэ? Ээжийнхээс юм хум аваад хатам ээжийнх рүү зөөх гээд байгаа биштэй гинү? За юм сүртэй юм дээ. Хатам ээж гэсэн дүү яах гэж ингэж дээ буцаагаал тавьчих л та. Буцаагаад байранд нь тавь. Би хэлдэг шүү. Би энэ ээжийг нэг альтайхан шиг амьдруулах гээд орон гэрийн нөгөөд нь татахыг таагүй авцарсан хамаг амиг гэрлөөгөө зөөчт юм биш. Түнгүй яах гэж ингэж дээ юм. Энийн энэ байж байгаа царайс үсгэж хүүе. Гү чи орооч наана. Юугаас татгаа би? Уйлаад байгаа мó инээгээд байгаа мó энийн царай зүсийг хараач. Яа. Буцаа сайн байна уу? Сайн уу хчээ. Чи намайг таньж гин үү? Таньж гинэ хчээ. Чаавастай энүүний энэ байгаа царай зүс. Гү чи ч одоо ууц юм уу? Ууц юм уу? Яс ядаргаат юм би орж ирэхэд ууц юм уу тэгээд тэр чи ямар ч ажиллах юм уу? Тийм маялаад ээш. Хчээ за зөөл. Ихчээ. Яасан? Дүүний ганц юм гуя. Тэгээ гуугач. За ганц юм. Гуугачтай би юу гэдгийг яаж мэдчихэд юу юм? Гуугаад л штэ ганц юм. Юу юм бэ? Би юу гэдгийг мэдэхгүй юм чи юу ч байгаа бэлээ яаж? Хэлээд штэ ганц юм гээд ахчээ. Гэтэ гуугачтай ямар текст юм? Юу ч ойлгохгүй ганц юм гэж яарда. Оо энэ бити маялаад байгаа чи зүгээр. За. Би таар хэлдэг шүү. Ихчээ. Яасан? Сая хэвээр гадаа Улаанбаатар тэр чигээр битүү утаа. Гүү эрдөө таагүй одоо л нэг юм утаа энтрийг ойлгож гин үү? Манай Монгол дэлхийн талын эзлээгүй нь болсон. Яаж юм? Эзэлсэн бол дэлхийн талд нь битүү утаа паа. Энэ тэрних их юм санаа зовж гинтэй. Чамаар л дотор гэж. Хөөе, уус төрчих яах вэ? Өчтөр би таныг нэг үсээд сул гээд нэг хідэн төгрөг гэсэн яасан? Ахын нэр хөнгөн засуулчаа да. Юу гинэ? Хөнгөн засуулсан. Яда засуулсан үс юм уу? Тий, манай нөгөө нэг үсчин чи юм нөгөө нэг захалгаан дээр аюугүй муусан байхгүй. Захалгаа жоохон дутуу хийгээд тэр тал дээр би анхаар хичээд байгаа байхгүй. Яа. Энүүний энэ үсийг хартаа бүр нэг нэг үнсээ та. Ахын тоо ахтаа нэг 2000 төгрөг өгөөч. 2000 төгрөг өгөөч гэдэг юм. За чи 2000 төгрөгөөр яах гээ? Модуу нөгөө нэг зөрөг цэцгийн хамттай 10 буудаан шүүс авч явах га да. Хөөрхийдээ ивэ. Бас эрүүл мэндтэй анхаардаг болцсон юм уу? Уулгийг өөш 2000. Бити мөнгө. Наад чи пи уух гээд байна. Юу яриад байгаа юм бэ? Сонсолтоо. Зүрх цэцгийн хамттай 10 буудааны шүүс гэдэг байгаа байхгүй юу? За пив чи тэгэж нэрлэлдэн штэ. Чи бити маялаад байгаарай зүгээр. Тэр чи шүүс л шүүс штэ ихчээ. Би таяр тэлдэг шүү. Ээжийг бахгын шиг зовоогоор гэж. За. Юу нь Оо ээж. Миний мохит бүгдээрээ ирээ шивдэ. Ээж хаагур яваад ирж байгаа би. Хаагур явах вэ чинь хороо орчоод ирлээ нэг амьд сэрүүнэ харагдахгүй бас халамжийн юмнаас дутчих гадах юм зовлонтой. Йоо. За. Миний хэд яагаа вэ өнөөдөр бүгдээрээ сайхан цуглах чинь. Юу ээж. Та хөл сайтгаар тийшээ суу. Би энэ хавтаа суу хөл муутаагаар. Энэ одоо надаас хөл муутай болчиход байгаа шүү дээ. Яа. Яаж чадваа над хөлчөө. Энэ өвдөгний нүд энэ үеэс холиулъя. Яаж байгаа юм? Энэ шингэнгүү болсон юм шиг байна. Чи өөрөө л уучаа шингийн маргатаар уугаад байдаг үстэй. За ийчээ. Арай шингэнэ уухад тулаагүй. Йоо. За миний хэд яагаа вэ өнөөдөр? Ээж. Угад ингээ сайхан цуглаад ирэх чинь. Танд санаа зовоодоо. Яахав? Өнөөдөр сүүчин дуусж байгаа нэг Ээ миний мох байсгээл мөнгө өгөх юм да миний мох. Одоо яанавд одоо сараар нь үлжүүлэл өдөртөө 20-30 өгөхөөр их хэл мөнгө болно доо. Хэдийг өнгөө. За миний хүү яваад нэг 10 буудаан шүүсээ авч юу. За тэгээ та яв. Өнөөдрийн шууд яаж байгаа юм? Энэ ах тарыг монхруулаад энэ 10 буудааны шүүс гэдэг чи пив гэлтэй бол ээж. Тийм үү? Тий. За яах вэ? Надад тань болдго яваад уу. За баярлалаа ээж яах вэ? Баярлалаа яваад. Аваад ирээ. Юу? Та ахыг бас нэг энд эрхлүүлэх юм а бололдоо ээж та. Юу ээж. Энэ ямар хөгийн бацаан байна нэрэ. Хэцүү юм бэ. Оо нэрэ хүүтэйгээ цагаан сараар золгоогүй юм байж тээ. Бацар Бацар. За миний да амар байна уу? Байна уу. За баярлаа. Шинэ хизэнэ цагаасаар байж бололдоо өдөр болгон золгодог болсон юм та хоёр. Ичээ. Яста хөгийн бацаан нэрэ би энэ нэрэ зудаа дээр нь гიშгэж төрсөн ах ш. Гიშгчихлаа нэг бүсэг гიშгчдэг байсан юм бацаан. За ахаа би таны төлөө хэлж байна. Яас зовлонтой юм бэ энэ. Яста хөгийн бацаан. Миний охин л мөнгө өгөх юм да. Яста бурхан шиг охин да. Миний охин бол яа бацар. За гант явъя.
Миний хүү залбираад гандаар. За ганд суунж мөрөө явна ээж. За би гандаа орчихё. За нөгөө хөгийн бацаа чи хардсан юм шиг өнөө энэ. Болтой ээж. Арга чи өдрөөс өдөрт арай сатах юм а яах гэдэг юм Яасан бэ? хэцүү юм бэ энэ. Ээж. Гомон зовлонтой хүүхд цаа гарт мөнгө байхгүй шүү. Байхгүй. Гарт мөнгө байхгүй. Ёстой харуулчих. Гарт мөнгө байхгүй шүү ган зоргоо. За миний хүү. За. Ээж. Гарцаа баяглаад өг. Гарт мөнгө байхгүй. Баяглаад. Хичээ эсвэл энэ мөнгө төр өгөхөө бол. Ээж. Ямар зовлонтой юм Iki бэ? мэдсэн бол гიშгчдэг байжтэй зулааг нь. Яах гэж ингэж байд юм бэ? Яа Заач бай. Хөлийн шурамс татсан. Хөлийн шурамс. Яа бацар байна. За ээж. Оо. Явсангүй юу? Явсангүй шууд дараа унаад нөө бацаа чи хараад бүлтгнөө л. Хөгийн бацаа. Өтч байна. Цагтаа бол давуудаад өдрөө шиддэг Би байх. шиг боцож ингэж зохиод ингэж авдаг байл. Чи одоо байх. За миний хүү. За. Яг уу яваад ээжтэй нэг сүү тал хоёр аваад тэр За мэд. тгий. Ичээ. Хоёр талх авчихгүй. Тэгээ миний За. хүү. Танд хатуу талх аваад өөртөө шингэн талхаа. Тэгээ миний. За. Ёо ичээ ер нь хоёр шингэн талх авчихгүй. Яах юм? Яах вэ таны шүд муу чи шингэнээр нь. За яах юм? Чи зүгээр л тэр шингэн талхаа уу мэд. За. Надаа хатуу талхаа л аваад тэр. Замдаа шингэнээ уучих. А? Өөрийнхөө шингэний замдаа. Тэг. За ёо. Чи одоо тэ хурдан яваач тий. За. Албанд явж байгаа юм бол. Энд чи эцсийн хурдаараа явж юм ээ дөө. Хөө эртээ миний байж байгаа Зовлонтой тариад. хүүхд шүү. Яа бацар байна. За. Йоо. Арай дэндүү юм а ээж. За яах вэ? Та нар зүгээр намайг үгсний дараа энэ муу гаргаад хайчаараа та нар мэдв Юу үү? яриад Яах гэж та нар юм уу? Чи яах гэж ахыгаа? Чи яах гэж дүүгээ ингэж идэв? Ер нь хүм муухай гэд хөлөө тайраад хайчдгүй юм шүү та нар битээ хэлж бай та нар. Зүгээр намайг байхгүй болсны айлт нэг ийм хүүхд байдгийг мэдв үү? Айлын муухайг өөрөө явж яддаг хүн байдгийг бас заа юу? Харвас тийм байгаа үстэй. Та нарын сайн сайхан явж байгаа чи энэ хүүтэй холбоотой шүү. А? Харвас ингээд юм үүрж байгаа юм шиг явж байгаа үстэй ингээд. Зовлон хамаг юм үүрээ явж байгаа наадах юм чи. Болооч тий. Гэхдээ та одоо нэг ганцхан хүүтэй юм шиг ахыг ингээл дандаа эрхлүүлэх юм. Бид хоёр ч таны хүүхчтэй. Бид хоёр юу яац юм? Та хоёр сайн сайхан л яваач шүү дээ. Энэ мод бас нэг харж хандчих. Сургууль соёлд оруулаагүй бас миний буруу бас энийг. За би нэг жоох яарч явна. Нэрэ хадам ээж танд мэд хүргэсэн. За. Хадам ээж танаас нэг хитэн дүүрэг зээлсэн юм уу? Аа. За тэрийг нэг цайруулчаарай. За. Ойрд бо хадам ээж минь жоох ядраадах шиг байна. Гайгүй амралт цөөлөө судалж байгаа ээж. Тэг юу. Хадмыгаа нэг сайхан амралтанд явуулчих да. Уулч би одоо мөнгөтэй болох гэж байгаа л доо нэг бизнес эхэлж байгаа. Уг нь мөнгөтэй болчихоо да. Өөрийнхөө спорт загварын машиныг аваад ээжигээ суулгаад яа дуугийн нэргүүлээд хотын гужигдаа дахиад явах юм. Юу нэг зүгээр шууд нисдэг тэрийг аваад тэгээд ээжигээ суулгаад хүмүүстийг дээрээс ой гэдэг. Юу зүгээр шууд зай удалж аваад далаа дээр ээжтэйгээ яа зугаалаад 5 оцтой буудлын хамгийн дээд авахт нь их нэртэйгээ ээжтэйгээ яа тахтан дээр далаа ширтэл байж юмсан да. Ичитэйгээ юу? Гээ хадам ээжтэйгээ. За. Оо нэрэ өнөөдөр хадам ээжийг би тархлаар очиж авна гэж хэлсэн баггүй юу? Өнөөдөр хадам ээжид төрсөн өдөр болж байгаа. Би нэг торт авчиж өгнө гэж хэлсэн. Ишмө хадам ээж баярлах баг та. Хацгар хүргэн хадамсаг гэж манай хүүгээс гарсан бахоо энэ. Яг Энэ үг бол манай хүүтэй холбоотой. Хадмаа харгаараа зүгээр хазганаа талах. Ингээ хазганаа талах болох. Хачин нэг тийм үг байдаг штэ. Хүүтэй хүн хөдөө хонж, охинтой хүн ордон тонноо гэж аа. яг үнэ. Наад чи намайг завханд бүр хөдөө майхан тонуулсан ш надах чи. Тийм Тэштэй. үү. Яг ингээд амьдрал дээр батлагдчихж байгаа байхгүй. Тэгтэл би яаж Эви ийгэж. миний охин тэгэхэд муу ижээргээл юм зөөх. Ер нь ингэдэг юм байна. Хүүхдүүд гэрээсээ юм авч яваад байдаг юм байна. Охин хүүхдүүд гэртээ юм зөөж авчираад байдаг юм байна. Миний охин бол байнга л юм зөөх юм даа гэр. Одоо болно шүү. Яасан бэ? Одоо болно эрт. Чи одоо гэрлүүгээ юм зөөсөөр гад эртээд нөхөр чи орж ичээд манайхыг харснаа. Юу вэ? Энд чи баг манайх байштэй гэдэгсэн шүү. Арай л зөөсөн би. Нэрээ яг манах шиг болцсон байж тээ. Яана ээж. Одоо болно. Одоо юу хөө зүгээр аа? Одоо надад тэр говц сунраа өгдөгөө баяг. Би зүгээр дээл тэрлэгтэйгээ ингээ хорвоог туусчих. Эртээ чиний нөгөө өгсөн урт шүү би чи өмсөд ороолтыг чи ороогоод малгааг чин тавьсан бай чи нөхөр чи араас андуурч тэврээд балаа. Эцэн гэж хоёулаа. Уу ядчаа чихэн дээр хагад бүр бай. Ястаа нэрэ хоёулаа хоёр тийшээ өсрээд бид хоёр чив шившгэ юм болсон базар байна. Юу хөө одоо мэдв үү?
Яана бүр иччлээ Одоо ээжээ. янз бүрийн битээ өг. За, за, Одоо хэрэггүй. Чи надад нэг бор таавч өгсөн шүү дээ. Танаа хүний юм гээд. Тэ нэг бор углааш өгсөн. Тэ тэр чи өмсч жагаад их гайхмаар. Тэр чи ган зөрөгт өгсөн. Ган зөрөг чи гашаа машаага цэвэрлээд нилээ муутгаад баг улан муудаад улгүй болгийн даваан дээр адиад өгөөд. За, Адиа чи баг улгүй болцсон байхад нь бас нэг хүн авсан гэж байгаа шүү дээ бас. адиагаас уу? Адиагийн доор бас нэг хүн байна гэж бодод таа чи. Адигийн доор ямар хүм? Гэцүү байна энэ хүн. Өнөөдрөөс олигдчихлаа. Хай. За ээж би өнөөдрөөсөө миний хувьд айгу чухал өдөр За, байна. юу Би юм? нөө жолооны курст яваад байгаа штэ. За, тий. Өнөөдөр шалгалт аавна гинэ. За. За та тэгээд нэг хүний ээж хүн шиг миний хойноос сайхан сүү сайлаа өргөөд бурхнаас гуйгаад ер нь ээж хүн үр хүүхдүүдийн төлөө ингээд сайхан үг амнасаа гаргаад тахаар үр хүүхд нь сайхан явдаг гэж. Өөр хүүхдүүд нь өөрсдөө сайхан явах хэрэгтэй мэдв. Хүүхдүүд нь муу яваад тахаар ээж нь бурхны гуйлах чинь болчдөг гэж байгаа шүү. Юу гэж байгаа юм? Юу гэдэг бурхнаас бурхан минь хүүхдийн минь ингэж бурхан минь бурхан багш энэ нэг ча ядаргаатай чавгас дандаа юм гуйж агүй ядаргаатай гэж. Бурхан дагаал гуйлахыгээ явдаг гэж байгаа байхгүй юу? Бүр бурхантай уулзсан юм шиг юм ярих ээж зүгээр. Өөрсдөө сайхан яваа мэдв. За, за, Ер нь ойлголоо. ичигээ сайхан бодож яв. Ичигээ бодож яваа хүний ажил үс дандаа бүтэж явдаг юм шүү дээ. Тийм Ойлгоо. Янз бүрийн майн мэгзэн мурд тарин марин чэйжлээд хэрэггүй. За. Машин тэрэг аюул ороод ирлээ. За чи бод машин ороод ирвэл ээжээ гэж толтно үсттэй чи. Тэгэн үсттэй чи. Тэгнь. Тэгэхэд машин ороод арьяа бол умдари дүүрээд фат гэж мөргүүлнэ шүү. Тийм аюултай. Дээрээс юм орж ирлээ ээжээ гэж толтно үсттэй. Тэгвэл арьяа бол умдари фат байхгүй. Нэр ээж юм урт өгнүүд хийлж амжихгүй юм бэ те? Амжихгүй штэ. Ээжээ гэдэг чинь их богино мундаг тарин шүү дээ. Ээжээ. Ер За, нь за. богино өгч хэрэгтэй гэж байгаа Тийм шүү дээ бэ. миний хүү. Чи мэдгүй японочдоо монголчууд байлдахдаа богино үгээр ялсан штэ. Тийм үү? Өөдөөдөөс их буга цэнэглээд Япон Монгол хоёр өөдөөдөөс Японоч нүхээр хараад ариката камарата генерата кодарама гэж яг манайхан бол шууд чаа. Тэгээ ялсан штэ. Ээж нэрээ түүхийг хүртэл айгүй сайн. Йоо за. Ээж одоо 30 минутын дараа шалгалт эхэлнэ. За. Нэг олдтойгоо шиг сүү сайлаа өргөөрэй заа За юу. сүү өргөнэ. Одоо яан вэ? Сүү өргөнө гэхээр одоо буух гэсээр байтал нэг 30 минут нь болно. Энэ өндөр байшингаас нь энэ тагтан дээрээс л өргөхөөстэй бацар байна. Одоо яан вэ? Эндээс ингээ сүү өргөхөөр доод хүүхдүүд машин дээр сүү асгалаа гэж загнаад баг. Яамар ч юмдээ энэ орон суудсан ч гитцүү юм аа, гитцүү юм. За ямар ч байсан тэгээд хүүхд юм байна. Чи өөрөө холтой машина заа юу чи? Гоц чи. Чи настай хүнийг чи юу вэ? Чиний ажил ус бүтгэх юм уу? Чи гогшуунийг ингээ чи. Чи шалгалтаа унан яан вэ? Нүдний булаа юу хэлж вэ? Сүүн дууслаа ганц тусал бацар байна. Миний охин тэнц. За болоо гэв. Бацар. Гүн нэр зөнж дуусах юм аа. Ямар зовлонтой. Буян бод сүрэх. Тэгэхээр хүүхдүүдийн машин дээр тусаалаа гэд өөдөөс загнаад байх. Яадаг ч хорвоо юм дээ энэ орон сууцанд. Йоо заа нэг ганц цаг туг хийгээдгээ. Одоо нэг унтаа тавбал тэгээд үдээс хойш би ямар амгалан бэ? Нас явахаарч дорхноо унтах юм дөө. За. Бацар юу вэ? Би бурхны илч бай. Хэн гэвэ? Чи юу шоулийн сүмийн багш шиг малгаагүй өвлийн өвгөө ороод ирв үү чинь? Би бурхны илч бай. Бацар байна. Хэдийгээр таны буян заяа амьд явах хугацаа дуусах болоогүй ч би таныг авч явахаас өөр арга алга. Яагаа вэ? Учир нь гэвэл сүүлийн хэдэн жил танаа хүүхдүүд ээжээ би танд хайртай гэдэг үгийг хэлэлгүй удлаа. Тийм учраас яг одоо би таныг авч явах болно. Надад Явцгаая. та ойлгоорой. Зарим хүүхдүүд манаас амьдралд хөлөө олоогүй л явна. Та надад нэг боломж өгөөч те. Би гойж байна. Би танд нэг боломж олгоё. Маа. Энэ 10 аллагныхаа уутанд хийгээрэй.
Өнөөдөр нар жаргахаас өмнө танаа хүүхдүүд ээжээ би танд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх юм бол би таныг үлдээе. Өнөөдрийн нар 19 цаг 30 минутанд жаргана. Гэхдээ та хүүхдүүдэд тэр үгийг огтхонд сануулж хэлж болохгүй. Ойлгов уу? Өнөөдрийн нар 19 цаг 30 минутанд жаргана. Ээжээ би танд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Вацрани. Ямар актер зүйдвэж. Бараг бодит юм шиг эн чинь юу вэ? Гаран дээр буудаа байж та өнгийн буудаа. Вацрани. Хөө эн чинь юу вэ? Жинхэнэ юм биш үү эн чинь? Яалт наран жаргалаа. Одоо яана. За байж. Ойрхноор. Хадамжиг гитүүргээд өчлөө. Би миний мөнхөө ороод ирлээ. Хадамжиг нэг амралтын уулыг ярьжсэн шүү дээ. За тий. Тэгээ хэлсэн чи өнөөдөр шууд явчих гинэ. За. Танад нэг аяны сандал өгдөг те. Тэр чи аваад тий. Бацрани яана вэ? Минийхөө. Ямар аялал зугаалгаар явах юм биш те. Тийм ээ. Минийхөө. Мадмын хөлгөр. Ичидэ хэлэх юм байна уу минийхөө? Ичидэ хэлье гэж бодоод байгаа юм байна уу? Одоо ичидэ хэлэх юм байна уу минийхөө? Уулч нэг юм байгаа л та. Та хэлээрэй минийхөө хэл. Хэл минийхөө. Би бол хадамдаа хэлж чадахгүй. Одоо тэгэндээ. Одоо ингээл хамгийн ихнийх нь хэлчихэж байгаа юм да. За Ээжтэй би бол шууд хэлээ. минийхөө. За хэл минийхөө. Ээжээ. За хэлчих минийхөө. Энэ миний сэтгэлийн үг За шүү. хэлээ минийхөө. Ээжээ. Би өлсөд байх юм аа. Хөөхөдөө. Одоо хадминда гизүү байдаг байлгүй те. Ичидэгөрөө ирээд хоолунд идчихээ минийхөө. За минийхөө. Хэлэх юм байна уу минийхөө? Хадам хадаа хүлээж байгаа. Хадам хадаа хүлээж байгаа. Би явлаа. Яана вэ одоо? За вэц яана вэ? Ээж. Хой минийхөө. Яста гоё юм боллоо. Очоо шууд шалгалтандаа нэгээрээ тэнцлээ. Би чи бүр наашаас хар ичээрэггүйгээд ойртой бас танд хэлээгүй сэтгэлийнхаа үгийг салга. Хэлий гэж бодоод яарад өрөөдөрлөө шүү дээ. Ээж. Би чи танийхаа бүүэн дүг сонсч үссэн болохоор сэтгэл минь зөөлхөн байдгийм. Бүлээн сүгийн чи залгиж үссэн болохоор нулимс минь ойрхон байдгийм. Ээж. Би шин таньдаа залбирая. За минийх өөр хэлэх юм байна уу чи те? Та бол супер ээж. Та бол гайхалтай. Та бол nice. Одоо минь хэлээд ажилдаа чи цаг яваад байна штэ эн чинь. Та надад яасан бууз тавьчихсан байгаа мó? Гүү. Бууз тавиагүй миний хэлэх юм байна уу бодогдоод байгаа юм. Ээж нэр байгаа штэ. За юу юм? Би нэрээ энийг танд хэлье гэж их бодсон юм а. Эмэгтэй хүн чи ер нь ээжтэйгээ тийм ойр татан байх хэрэгтэй байдаг юм байна л та. Би охиноо дөнгөж төрүүлчээд эмнэлгийн орон дээр байж хахад эмч миний охиныг авсарч өгөөд би тэгэхэд нулимс бэлмэр гэж урсаад л би таныг бодсон ээж 3 хүүхэд гаргасан ямар гүргэр ээж вэ гэж. Тэгээд та бас айгу дивчээртэй. За. Тэгээд та дээрээс нь бас айгу тийм хатуужилтай. За миний өөр хэлэх юм байна уу? Ичидэ хэлэх юм байвал хэдээд аль та. Өөр юу ах? Ээж. Байна. За хэл миний. Та өнөөрөө миний охиныг харж байгаа ч. Би юу? Тий. За тэгээ. Би нөгөө жалааны хөрсийнхэнтэй асtig За миний өөр хэлж ярих юм байна уу? Ичидэ хэлээрэй миний охин. За. Та ямар мэдрэмжтэй юм бэ? Яас миний охин. Би яг танд нэг юм хэлэх гээд бас хэлж чадахгүй байгаа байхгүй юу? За хэлээрэй миний охин. Тэгээд ер нь миний насны хүн чинь бас ээжтэй хэлэхэд эвгүй байдаг юм байна. За. Манай найз нар бол бүгдээрээ л ээжтэй хэлдэг юм байлээ. Тэгнэ бодоод байдаг. Тэгээд ээжээ. Би чинь таньдаа сайхан охин ч нэ тийм ээ. Байлгүй яа тийм за хэл миний охин. Ээжээ та надад тэтгэврийн зээл аваад өгч. Амьд байвал би аваад өгөмц мэд үү? Их гоё сэтгэл их гоё онгоо. Өөр хэлэх юм байна уу? Миний ээж хөөрхөн. Гэвч яана одоо хэдхэн минут үлдлээ. Одоо яайтаа вэ? За вэ. Ямар ч байсан. Сайн уу хоо? За би тэгэхэд дангуу. Энэ бас хажуугаар нь юу чивдээ чи чинь. Яах гээд ороод ирдэг юм бэ чи чинь? Яах вэ? Би ч бас хот хөдөө нэг халтууранд явж байгаа дэрлээ нэг ойрд орж ирсэнгүүгээд ороод гарыг гэж бодлоо. Яаси? Орон нутагт хүн зөөгөөд. Хайдыг хүн зөөгөөд хөө. Машинтай. Тий. Чи нэг зар мараа нэг айтайхан тавь. Би бас нэг хэл бичгийн багш байсан хүн. Надаар үг үсгийн алдаагаа засуул мэдвэ? Юу гцэн бай? Тэр юу гэж байгаа? Хөвсгөл рүү жижиг юу гэж байгаа? Жижиг тэр хүн авч явна гэж. Жижиг тэнэг хүн авч явна гэсэн байлээ ш. Оо хөөхий. Тэр завхан руу 23 гэдэг нь юу гэж байгаа? 23 мянгаар хүн авч явна. 23 мянган хүн аваа явна гэсэн байлээ. Тэргээ зас чанзал. За одоо тэгээд явж. Хөгшин үнийг одоо машин барихлаар хүмүүс их дээрлэх юм аа. За юу гэж юм? Яах вэ? Нэг колонк ороод бензин авсан чинь нөгөө түгээг үрийн хүүхдэн тэгнэ. Баримтаа авъя миний хогс. Цонхон дээр очиж авгийнэ. За. Тэгэхээр би одоо маргааш бүр өшөөгөө авъя гэж бод. Юу гэж байгаа юм? Яг та мөнгө авъя яхаа гэх тэгэхээр
Гэрт очиод авах гэж. Яах гэж? Яадгийг. Бити Хүүхдүүдтэй хүүхдүүдтэй тэгж бай. Одоо явж үз. Үгүй чи яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ? Одоо яваад алилтаа гэж чи. Би чамд бас нэг сэтгэлийн үгээ хэлье гэж бодож байна. Юу юм дээ? Үгүй яах вэ энэ? Чи тэр одоо насны эцэст нэг аяг цайгаа хувааж уул юу юм бэ те хоо. Би ч нүгэн чамд хайртай юм байгаа юм ч те. За энэ янаг амарг юм хамаагүй. За явж үзээ. Яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ Чи чи? итгэхгүй дээ. Өнөөдөр бурхан бууж ирээд баг тэгээд надад тэгсэн. Хүүхдүүд чинь чин сэтгэлээсээ ээжээ би танд хайртай гэдэг үгийг хэлээгүй удсан байна. Тийм учраас өнөөдөр нар жарахаас өмнө одоо хэлэхгүй бол намайг аваад явна гэсэн дэшиг. Тэгээд тэр хүүхдүүдэд хэлж байгаад хэлүүлчихэж те. Өөрөө сануулж болохгүй гэсэн. Оо хөөхий заавал. За тэгвэл би хэлээд хий заа. За, тэг. Би тууд хэлээд туудыг аваад ирээ. Тэгээд. Туудаар хоёулаа хэлүүлээ заа юу. Тэг. Би туудыг одоо аваад ирээ. Одоо анчих юм уу та хөөрхи одоо ганц минут хүрэхтэй өгөөтэй үнэлээ те хөөрхи. За одоо яах вэ те тэгээд. Йоо. За энэ найдваргүй. Эвидээ миний мохоо одоо. Яамар чимдээ мохоо одоо. Миний хоо. Ээж нь одоо ингээд хэвидээ надаас хойш миний хүү мотоод их чигээ бараатаарай. Ганц өргөн айлд байгаа хэцүү шүү. Туул их чигээл бараацсан дээр шүү миний хүү. Ээж нь яах вэ? Ээж нь яах? Буянтон би засч тийм гэсэн тэгээд сайхан засч яагаад явчихнаа ээж. Миний хүү ээжийнхээ араас бити их уйлаарай. Ээж нэг зовдөг юм гэсэн шүү хүү минь. Миний хөөч ухаантай. Ичээ. Би танд хайртай. Миний хөө сая юугүй. Миний хөө сая нэг үг хэлсэндээ сэтгэлээсээ алив дахиад хэлдэ. Элэхгүй. Яаски. Миний хүү сая хэлсэн юм шүү дээ. Өөрөө хэлсэн. Миний хүү за хэлчих. За миний хүү хэлчих. Изе бидлээ. Миний хүү юуг нэ дахиад хэл. Изе бидлээ. Энэ ойлгож байгаа бол эдээ байцаа. Энэ ойлгож байгаа байгаа. Миний хүү нэг бие зэгцэлж байгаа. Нэг сайхан хэлээд гэдэг ичидээ. Ичээ. Хөө. Багчаар хөөхгүй. Ичээ. Би танд хайртай. Ичээ. Би танд маш их хайртай. Ичээ би нүгэ би танд өдрөө тагш. Ичээ. Би нүгэ бүх хүнийг сонслох хамгийн чангаар хэлмээр нээж. Би танд Симботхон ивэсний ухаантай шүнд сүүгээр үдүүлээд ичигээ явахын үед сайхан байл шүү. Сүнс минь амарч өгөхгүй шүү ээж. Сайж. Ухаантай миний хүү. Ичээ. Би танд энэ үгийг хизээж хармахгүй. Энэ үгийг би танаас хизээж хармахгүй ичээ би танд хайртай. Ичээ. Би танд маш их. Би хамгийн чангараа өртмөр байна.